Цагаан дарын магтаал гэдэг дууг бол ер нь яагаад дуулах болсон бэ гэхээр зэрэг нэртэй минь холбоотой. Би чинь долгор гэдэг нэртэй. Тэгээд 10 жилд одоо өөрийнх нь нэрийг учрыг нь олохгүй би ээжээс гуйжсэн ээжээ нэг эрэгтэй хүний нэр шиг ямар сони би ядаж долгормаа болгоё л та ямар сони нэр вэ гэдэхгүй гэсэн чинь минийхөө болдгоо маа багш минь өгсөн нэр гэж тэгж хэлжсэн. Тэгээд одоо манай үеийнхэн ч бүгдээрээ шүрээ сувдаа цэцгээ гэдэг гоё нэртэй долгор гэхээр ямар сони юм бэ гэдэг ихчийн манд дулмаа гэдэг. Тэгэхээр зэрэг аав ээжээ маань бас бодолтой юм сайхан нэр өгсөн байдаг байна. Тэгээд сүүлд нь бол одоо би нэлээд сүүлд нь долгор гэдэг маань цагаан дарих гэсэн ийм сайхан нэр байгаа юм байна гэдэг. Тэгээ ардын жүжигчин болоход манай хамб чойжамц хамб маань надад цагаан дарих бурхан бэлэглэж одоо энэ долгор гэдэг бол цагаан дарих гэсэн үг. Тэгээ энэ сайхан бурханыг шүтэж аваарай гэдэг. Тэгээд ямар нэгэн одоо гоё бурханы одоо тийм тарнын дуутай болох юмсан гэж би боддог байлаа. Тэгээд энэ цагаан дархийн тарныг унссан чинь Мама Аюурсана гэдэг миний аав бол Аюурсана гэдэг хүн байдаг байхгүй юу. Тэгээд бүр цаанаасаа л их гоё ингэж зөгцсөн юм шиг санагдаад аав минь нэрээ хүртэл орцсон. Ийм гоё санагдаад ерөөсөө л энэ цагаан дархийн тухай дуу нэг ч олон байдгүй юм билээ. Цагаан дархийн тухай дуу одоо хийлгээгээд тэгээд төвшин төртөө хэлээ. Төвшин төр маань бол угаасаа маш мундаг энэ бурхны энэ төрлийн шашны төрлийн хөгжмөндөр бол өстой үнэхээр сайн хийдэг гаршсан ийм хөгжмийн зохиолч. Тэгээ надад нэг сайхан үг одоо бичүүлж өгөөч гэсэн чинь энэ даваа сүрэнд одоо доктор маш гоё үгнүүд бичдэг юм байна лээ. Тэгээд сүүлд нь мэдсэн. Энэ үг нь бол хачин сайхан үг болсон. Аялгау нь маш гоё болсон. Тэгээ энэ дуу маань маш сайхан дуу болсон. Тэгээд энэ цагаан дарын магтаал гэдэг дуугаа одоо дуулах боломж шашин урлагийн цэнгүүн дээр дуулдаг болсон. Тэгээд энэ дуунд хахаа бас ингэж яриад энэ сайхан өргөө энэ сайхан одоо хийд гандан дотор сууж байгаадаа маш их баяртай байна. Хутдаг тэгээд дэлгэгч ихийгэн урмаггүй авраад сусайдаю зүрхэн тариныг хааны ургууд зүрхэн төдөөгудан бисалагаму яг гоо ер нь яагаад энэ шашны аядангуудыг бичих болсон бүдийн шашны сэдвүүтэй аялал хөгжим бичих болсон юм бэ гэдэг шалтгаан бол жилийн хөдөлмөрөөс үүсэлтэй. Миний магистрийн ажил бол энэ бүдийн шашны аялалгыг орчин цагийн хөгжмийн шинжилгээ ухаантай харгуулан судалж тэгээд энэ шашны сургууль дээр магистр хамгаалсан. Шашны аядан гэдэг бол огт хөрөнгөгүй, суурьгүй хүн бичих ямар ч үндэслэл байхгүй. Ямар нэгэн одоо өөлийн үр бөгөөд шүтэн барилгаас бий болсон ийм зүйл байдаг. За цагаан дээрх гэдэг дуу яагаад бичигдсэн юм бэ гэвэл ер нь бол анх надад санал тавьсан хүн долгор ихч өөрөө бид нар уран бүтээлийн хамтрагч нар амьдрал дээр найз нөхөд олон арга хэмжээ төслүүдийг хамт хэрэгжүүлж исэн бидний хамтрагч уран бүтээлчтэй байгаамаа бид нар. За шүлэг нь бол хэл шинжилгээ ухааны доктор даваа сүрэн доктор миний номын садан бид хоёр олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Өөрөө хуврах хүн даваа сүрэн доктор. Тийм учраас
одоо энэ талын судалгаа шинжилгээ үгийн эрдэм одоо энийг бичдэг зохист аялгау шашны шүлгүүдийг хэрхэн бичдэг тухай энэ номыг үзсэн. Тэгээд даваа суранттай хэлээд за цагаан дэрхийн дуу хоёлаа тагч ийх нэ. Та нэг шүлэг болгоогооч гэсэн. Тэгээд төд бодлого надад сайхан шүлэг бичиж өгсөн. Энэ урлаг гэдэг өөрөө өндөрлөгтний за одоо ингээд энэ урлагийг хүлээж авч байгаа үзэгчдийн боловсрол одоо соёнгийн гэрэлд бол их чухал тийм хүчин зүйл болдог. Тийм учраас энийг дээр сонсогж байгаа, дуулж байгаа энэ хөгжим, энэ урлаг, энд өгүүлэгдэж байгаа зүйл бол бас үнэн байх ёстой. Ийм учраас одоо энэ дууны шүлгийг одоо ерөнхий агуулганд босгохдоо цагаан дархийн одоо амтнд туслах гэсэн тангараг бурханы одоо шашинд ер нь бурхан гэдгийг юу гэж үздэг юм бэ? Үүний ач тусыг юу гэж тайлбарладаг юм бэ гэдэг тэр сургаалын одоо үндэслэл онол дээр бол тулгуурлаж бичгийг бол хичээсэн. За мэдээж одоо бидний одоо суур боловсрал маань өөрөө төвд хэлт уран зохиол за хурлын зан үйлийн одоо уншлаг урлагтай холбоотой байгаа учраас шүлгийн утга агуулга шүлгийн хайрцагыг бол одоо тийм төвд хэлт одоо ном зохиол төрсөн Монгол намдрын одоо өмнөх жүд улбаа юм дээр тулгуурлаж одоо бас бичгийг одоо зохиогчийн хувьд бол одоо хичээсэн гэж хэлэх юм уу да. Ингээд явхад бол мэдээж одоо бурхны шишинтэй хүн гэдэг өөрөө заавал лам болсноор ч юм уу заавал бурхны шишнээс өмнө хийдэд сууснаар бурхны шишинтэй хүн болохгүй. Өөрөөр хэлбэл бурхны шишинд ингэж хэнийг хэлэх вэ гэхээр өглөө одоо өдөр шөнийн одоо 3 цагт бол аврал хадуулдаг ийм бод галыг бол бурхны шишинд ингэж хэлнэ гэж ингэж бурхны шишин сургаал номолт байдаг. Цаглашгүй таалалда бишэр юу үлэмжи үсэги таане бадруу зэг зоюн дангрын үлэн магтмуу. За тэгээд тэрний дараа аялгауг нээсэн. За тэгээд дундаа тарныг оруулаарай. Би одоо тарныг байнга одоо их сайхан хэлж явд юм аа гэж. Тэгээ ер нь бол миний өмнөх бичижсэн дуунуудад аливаа одоо шүтэн, сахиус, гэгэнтнүүдийн тухай дуу зохиоход бол аль болохоор тэр магтан цаашаасан солидөв. Өөрийнх нь зүрхэн тарнуудыг оруулахыг хичээдэг. За тэгээд тарны аялгау хийнэ гэдэг бол олон жилийн судалгаа. Таринд аялгау хийнэ гэдэг бол тийм амар эд биш. Хэрвээ буруу хийж хэмээн бурууд бол одоо тэр өөрт цөв суух хэмжээний тийм зүйл л дээ. Тэгээд шүлгийнх нь дунд тарин байсан. Тэгээд тэр таринд нь бас даггуур шүлгтэйгээ нийлээд тэгж аялгаа бүтсэн төвхтэй. Ер нь маш хордон бүтсэн. Даваа сурандаа хэлсэн даруйд надад нэг ер нь 2 цагийн дараа бичиж өгсөн. Би тэгээд тэр дараа бичсэн. Ерөөс нэг өдөрт бүтсэн дуу байгаа. Тэгээд тэр өдөртөө хөгжим ничээд маргааш нь дуудаж хоолойг нь бичээд ингээд долгорогч дуулахаар энтгийн улсыг зорьсон. Тэгээд тэнд очиж хамгийн анхныхаа тоглолтыг энтхийн одоо бурхан шашны том цугларалтан дээр очиж дуулсан. Ийм төвхтэй. Ер нь бол энэ дуу яг л дуулаад эхлэнгүүт тийм сүрдмээр их юм уу маш их одоо чармааж хичээж дуулах хэвээр уран бүтээл гэж боддог. Энэ бол одоо сайхан бурхны энэ одоо залбирлын магтаалын сайхан дуу. Тэгэхээр зэрэг энэ бол хийн ч гэсэн энэ дууг дуулахад маш гой сүсгэлж биширч ингэж дуулдаг. Энэ дууг дуулахад өөрөө ирэхгүй залбирмаар ингэж санагддаг. Үгний хувьд ч гэсэн хүний одоо
бүгд хүний одоо хичээнгүйлэн уйлдах ийм сайхан зүйлийг загсан ийм сайхан дуултай үг нь бол яг л Бурхны үг. Тэгэхээр зэрэг аялгау нь маш сайхан таарсан, хөгжим нь их найруулга нь гоё. Цогц болсон л гэж боддог. Тэгээ энэ их сайхан уран бүтээл болсон гэдэл энэ хоёр зохиолчтой би их баярлаж явдаг та. Тэр аялгау бол тэгээд одоо миний өөрийн хүчүүхэн авьяасаас л гарсан аялгау. Энэ дуунуудыг чинь цэнгэх гэж, баярлах гэж, бүжиглэх гэж хийдэггүй. Шашны дуунуудыг бол өөрөө Бурхан шүтэн сахиусан зориулсан дуу гэдэг бол аливаа сахиус, аливаа шүтэнийг баясгадаг дистарал байдаг. Ер нь бүгдээрэнд нь тэрэнд нь дандаа тэр номын утгаар байдаг. Эхэндээ өрн дуудаж авцраад тэгээд одоо та хэд хоёрын одоо золгосон энэ насны учрал байна. Би одоо тантай золгосон учрал байна. Тэгээд магтан өрөөн одоо ийм олон дараалалтай байдаг л та. Яг энэ алтан одоо энэ хөгжмийн зохиомжоор ярих юм бол форм гэж ярьдаг. Энэ зан үйл Монголд байсан уу, энэ шүлэг бичих, аливаа хөгжим бичих энэ форм Монголд уламжлал байсан уу гэвэл байсан. Энэ буддийн шашны зан үйл дотор байдаг. Тэгээ яг үүнийгээ л барьж аялгауны элемент энэ төрийг оруулахыг хичээж байгаа юм. Шашны өөрийнх нь янгууд ян дурдаа ян буюу тэр номын уншлаганд хэрэгэлсэн янгууд нь тэр маш одоо минимал шин чанартай ийм янгууд байдаг. Тийм учраас энэ чинь бол бясалгал зориулж өөрийнхөө дотоод сэтгэлийг баясгах гэж одоо дэлхийд даяар бол meditation music буюу тэр бясалгалын хөгжим. Relax буюу тэр амар амгаланг олдог. Энэ хөгжмийн элементийг тэр оруулж ийн л дээ. Бусдаар бол концертн дээр дуулаад хүмүүсийг баясгаж цэнгүүлж, өөлүүлж, гунуулж, баярлуулад идэг тэр юм бол биш. Тийм сэтгэлээр өөрөөсөө ихэндээ бодож зохиож байгаа. Дотроо. Тэрийг бодоод олцсон байхад бол аялгау нь өөр аяндаа яг л түүн лүг айдлах болно. Хөгжмийн илэрхийлэмжийн хувьд бол сонсоход маш одоо тэр төс тас гэдэг олон бөмбөр төчигнээл байгаа боловч тэрэн дотор яг ингээд бүтнээр нь бичлэг дуусан бичлэгийг ингээд сонсоод яг намуухан сонсоход тэр бүх одоо тэр шашны өөрийнх нь яг мөн чанар хогтгон тэн дотор бүгд сонсогдох болно гэж л тооцоолж идэм да. Тий. Ачлалтай тэтгэгч эхийг атгүй бохолхол татрахаю гэгэн дүрэг тааны бүдэлэг Тэгээ яг хөгжим мянган салаа зантай. Өөрөө ямар хөгжим сонирхдгүй түүнлэгээ одоо татагдж юм хийдэг л дээ бүх хөгжим уран бүтээлчд. Ер нь дэлхийд дээр хийгдэж байгаа хөгжмийн 90% нь дандаа нарийн цэнгийн зориулсан. Хүний тэр нөгөө адреналин нөгөө хэдэн юг ялгаруулдаг, нэглүүдийг ялгаруулдаг тийм хөгжмөд байдаг. Будха музик буюу одоо буддизмын хөгжмийг бол баясал цэнгэл зориулж ийдэг л дээ. Ядаж манайд энэ талаар мэрэгссэн энэ талын хөгжим бичгийг ирмэлздэг нэгч болсон хүн байх хэрэгтэй. Энд чи юм болгоныг тэгж юу нарийн цэнгэний маягаар харж болохгүй. Тийм учраас одоо миний тойлын зорилго бол тийм байдаг. Тийм учраас жоох урт настай тэгээд аялгаугаар хүнд яаж тэр сэтгэлийн амар амгаланг олгох. Энэ чинь нэг ёсондоо music therapy буюу тэр хөгжим эмчилгээний нэг төрөл болж байгаа. Энэ дотор тэр таван махбодын тэр хүний биед хамгийн сайн элемент үзүүлдэг таван махбод байдаг. Олон төрлийн гэрц давтамжууд байдаг. Эдрийг энэ бүгдийг агуулж тэгж хийж байгаа. Тэгэхээр энэ миний бичсэн ерөн шашны хөгжмүүд дуунууд бол дандаа л тийм зорилттой.
Эхний бадагд нь бол бид нар энэ хутагт гэтлэгч хийхээ хуурмаггүй аврал сүсэл юу гэж байгаа нь бол аврал одуулж байгаа энэ зан үйлийг энэ дууны урлагаар дамжуулан хүргэж байгаа ийм утга санаа байгаа юм. Тэгээд аврал одуулчихад дараагаар нь одоо бурхан болох тэр цагаан дархийн зүрхэн тэрнийг өөрийнхөө одоо сэтгэл өөрийнхөө одоо оюун санаанд ургуулад тэндээс одоо цагаан дарх үүсэн заларж байгаа байр байдлаар ингээд зохиомжлохыг бол хүссэн. Тийм болохоор зүрхэн тарнигт нь ургуулan зүрхэн төвдөө агуулan бяцлага муу гэж ингэж 1-р бадгийнхаа 3-4-р мөрөнд хэлсэн. Энэ нь бол одоо бурхны шний бяцлаглын агуулan бяцлагах үүсгэн бяцлах гэдэг энэ бяцлаглын арга техникүүдтэй бас холбоотой. Өөрийн одоо зүрхнийхээ төвд цагаан дархийн одоо тарны хөрөнгө үсэг байгаад тэндээс одоо тэр хөрөнгө үсгийн байдалтаагаас бол цагаан гэгээ гэрэл одоо сасарснаар ингээд өөрөө миний бие одоо цагаан дархийн мөн чанартай боллоош гэдэг юм уу ингээд зан үйлдэн дээр бол тийм бяцлагал урлагын зан үйлүүд бол явдаг. Тиймээс тэр одоо уламжил дээр толгуурлаж бол энэ 1-р бадгийн 3-4-р мөрийг бол одоо бичсэн гэсэн ийм санаа юм. Тэгээд одоо дууны урлагт бол тахилт их хамгийн чухал байдаг. Өөрөөр хэлбэл одоо 3 бадаг дуунд одоо 3 юм уу 2 удаа ингэж заавал тагч байгаа, давтаж байгаа. За тэгээд тэр давталт буюу тэр тахилтаар одоо дамжиж утгын дууны энэ утгын үндсэн агуулгыг одоо бас давчилж хүргэдэг учраас энэ тахилтын 1-р 1-2 мөрөнд бол 8 аюулаас сайтар авраад насан буйнаа хайрлан зохио гэдэг ийм 1-2 мөрийг бол хийсэн. Тэгэлбэл одоо энэ гал усны энэ аюул зовлонгоос цагаан дархийг одоо шүтснээр биширснээр тийм аюул үзэхгүй байх. Тийм одоо гай зовлон хол байх ийм буйныг бол хураадаг. За мөн одоо бас хор мис дайн самууны ажил байна. Одоо энэ дэнд одоо дайн болж байна. Тэгэхээр дайны одоо аюул өхөл зовлонд үзэхгүй байх, нэрвэгдэхгүй байхын тулд одоо бас хүндрэлтэн хувь хүн бүгд буян хураах хэрэгтэй. Тэр буян хурааж байгаа тэр арга нь бол бас мөн одоо энэ дууг жишээлбэл одоо сонсноороо дархийн одоо ач буйныг дурдж санснараа жишээлбэл тэр буян хураахт нь одоо тус нэмэр болоосоо гэж ингэж бодож байгаа учраас 8 аюулаас сайтар авраад насан буйнаа хайрлан зохио гэж ингэж залбираад тэгээд одоо цагаан дархийн умдаарэ дүдэрэ мама аюур зана бүстэн мөрөө сухаа гэж хэлж байгаа энэ зүрхэн тарныг нь бол тахилтанда давтаж ингэж хийж зохиомжилж бол бичсэн. За тэгээ 2 болоод 3 дугаарх бадагт бол ер нь бурхан болохын одоо үндэс язаар болвол одоо бод сэтгэлийг төрүүлж, бод сэтгэлийг судалж, бод сэтгэлийг одоо эзэмшснээр тэгээ хоосон чанарыг онсноор тэгээ бод сэтгэл хоосон чанарын амгал одоо хослон барилдсны үрээр бол гэгэрлийн утгыг олно гэж ингэж ном заадаг. Тийм учраас энэ хүндрэлтэнд бол сайн сайхан яваад атаарах биш. Харин тэр одоо сайн сайхан яваа нэгэндээ одоо баясах, тэрний буйн даган баясах. За улам энэ их амар амгалан аз жаргалтай сайн сайхан байгаа нь бол улам их одоо олон сайхан буйны өрөө дэлгэрж явах болтоо гэж боддог тэр асархуй нэг үс сэтгэл хүн болгонд хэрэгтэй. За өвчин зовлонтой байгаа хүнийг хараад өвчин зовлонгоос нь одоо салж хагцаах юмсан, салж хагцах болтгоо гэж инэр нь нэгүсэж байгаа өргөдөн хайрлаж байгаа сэтгэл бас хүн бүхэнд хэрэгтэй. Энэ сэтгэл буюу тэр бод сэтгэлийн үндэс болж байгаа асарх нэгүсгүй сэтгэл хүний одоо сэтгэл үндсэн төрснөөр бол тэр боловсрол тэр одоо гэгэрэлд хүрэх үндсэн хөрөнгүүд бол бас тавигдж байгаа сууж байгаа ийм очиртай. Тийм учраас энэ одоо 2 болоод 3 дугаар бадганд нь бол нэгүсгүй сэтгэл асархуй сэтгэлийг дархийн үүднээс одоо дархийн үлс тааллын эрдмийг одоо магтахын ташрамд за асарх нэгүсгүй сэтгэлийг өөрийн үндсэндээ төрүүлэхийн тухайд бол 1-р одоо 2 дугаар болоод 3 дугаар бадгийн 1-2 дугаар мөрөдд бол дандаа тэр 2 сэтгэлийн ач тусыг дуртаа тэгээд одоо алггүй болгоол талархах юу ч гэдэг юм уу цаглашгүй тал бишэр юу ч гэдэг юм уу ингэж бол битсэн. Тэгээд энэнийг ингэ сонсснороо энэнд ингэ дуулснараа дуулж байгаагийн болоо сонсож байгаа хүмүүсийн сэтгэл үндэсэнд бол асархуу болоод нэгүсгүй сэтгэл одоо мэдлэг болтгоо гэж
одоо зохиогчийн хувьд бол бодсон. За хөгжмийн зохиогч болоод дуучны хувьд ч гэсэн одоо энэ бүтээлээр бол ингэж оол сандтандаа хүнд сэтгэлээр нь сонсохугаар нь одоо дамжуулж сонсогчоо гээрэлт хөтлөе гэдэг энэ нэг сэтгэлээр адилхан дуулж адилхан хөгжим зохиосон бахаа гэж бол ингэж одоо бодож байна. За тэгээд одоо 3 болоо 4-р мөрд бол энэ дуу өөрөө цагаан тархи одоо магтуу. Тийм учраас тэр одоо магтаж байгаа тэр утаа агуулгыг бол үлэмж үлсийг тань бадруулан цэг цоёнда өрнүүлэн магтам уу? Гэгэн дөрийг тань бүтээлгэн гэр өргөндөө морлуулан одоо дахим уу гэдэг ийм 3-4-р мөрөнд бол ийм санааг бол багтаасан. Өнөөдөр одоо үзэхнүүдэндээ ч байдаг юм уу? Өөрийн гэр орондоо бурхан шүтэнэ тавьчихад тэнд одоо дахил дээж өргөөд сайн сайхан имийг одоо өөрийн нүдээр харна гэдэг бол тэр сайн сайхан имийг харсан тэр буйнаараа тэр сэтгэл нь амар амгалан болж тэр одоо хүндэлдэг дээдэлдэг зүйлсээ гэр орондоо залчгаад тэр өнийг оюун санаанд ургуулсан бодцохоор хүний хэл одоо сэтгэл явдал үйл бол бас зөв болох ийм одоо хөрөнгө болдог учраас энэ дууны 3 дугаар бадганд бол гэгэн дөрөвтөнд бүтээлгэн гэр өргөөндөө морлуулан дахим уу гэж ингэж бол шүлгтэй бол шигтгсэн. Энэ санаа нь одоо өөрөө зөвхөн одоо ингээд тус эрдмийн магтан дуулаад сайн сайхан гэж санахын хажуугаар одоо бас бодиттой дахлуудыг өргөж харах нүдэндээ сонсох чихэндээ ойр дэргэд байлгаж сайн сайхны урай дуудлага болгож явах хэрэгтэй юм шүү гэдэг ийм санааг бол одоо ингэж 3-4-р бадгандаа шингээж өгсөн юм аа. Би бол одоо мэдээж ногоон дарих, тэгээд цагаан дарих. Тэгээ маань ер нь бол би шашнаа шүтдэг. Хүмүүс бол яг өөрөөрийнхөө авч үздэг. Ер нь бол шашин гэдэг гүн ухаан, шинжлэх ухаан шүү дээ. Бүх хүмүүс дандаа сайн сайхныг хийхийг зааж зөвлөж байдаг, өөрөө айлж байдаг, номлож байдаг. Ийм л одоо шашин маань шарын шашин гэж би боддог. Ер нь номын дотор ингээд хэрвээ ингээд орчуулгыг унших юм бол дандаа сайн сайхан үг, ерөөлийн магтаалын үг, тийм сайхан үгнүүд байдаг. Тарин гэдэг бол маш хүчтэй ийм одоо үг байдаг. Дандаа сайн сайхныг хүссэн. Хүнийг аялуул зовлонгоос одоо гэлтрүүлэх, хүнийг нэгүүлсэн болох, өрөвт цайлган болох, хүнийг хайрлах, өрөвдөх тийм ээ. Тэгээд нөгөө хамаг амтан тэр бүгдийг хайрлах тийм л сургаалыг заасан байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг би бол бурхны сургаалыг одоо их мөрдөж дагдаг, их сайхан одоо бурхан шүтдэг, одоо бурхныхаа сургаалаар явдаг хүний дэргэд гүйцэхгүй ч гэлээ гэсэн тэг өөрийнхөө одоо чадал хэмжээгээр боломжоор тэгээд бурхан шашнаа шүтэж, бурхнаа одоо гэртээ заалж олон сайхан бурхандаа одоо дээд цагаа өргөж, зулаан өргөж залбирч явдаг та. Тэгээд энэ бурхандаа өр хөөхтэй ханижлээ төрөл төстөнд даатгаж олон сайхан ном хурахтан даган байсч одоо чадлаараа л ингэж явдаг. Үнэхээр сайхан байдаг. Ер нь одоо бурхандаа залбираад өөрөө ингэж дотоод хүний дотоод мөн чанар, дотоод чанарыг бол хүн ариусгаж яадаг. Тийм ээ, хүн өөрийгөө маш одоо хүнд үнэнч дотор одоо хажууд байгаа хүмүүстэй үнэнч нэгүүлсэнгүй тийм л одоо болохыг зөвлөдөг ийм л одоо шашин гэж би хүндэтгэж авдаг. Ер нь одоо өөрөө ирэхгүй энэ бурхны энэ одоо сайхан тарины дууг бол хүмүүс сонсохдоо дандаа сайхан амар амгалан одоо олдог, тайвширдаг, сайхан одоо хүнд жаргал одоо ер нь амар амгаланг л маш олгодог. Тийм болохоор зэрэг би энэ дууг одоо дуулснараа хүмүүст бас энэ дууг сонсоод хэдхэн минут ч гэсэн сайхан амгалан болоосай, тайвшраасай, сэтгэл санаанд цэлмээсэй, сайхан болоосай, улам их сайхан амгалан болоосай л гэж хүсэж явдаг та.
Үргэжний хүслэгч эхийхэн цаглашгүй таалалда бишэр юу үлэмж үсэг тааж бадруу зэг зоён Ачлалтай тэтгэгч эхийхэн атгүй бохол хоолд таларх